бензин. Тэгээ одоо энэ цагт ингээл бид нар ч Оросоос их хамааралтай байна. Бензин байхгүй болоод эхэлж байна. Нефтийн үйлдвэрүүд одоо дэлбэрэж гэдэг юм уу, устаач гэдэг юм уу. Юу яг энэ цагт бол нийгэм их хэцүү гэдэг дарамттай ч юм айц хүйцтэй одоо болт төлөвлөгөөл хандаад агш юм. Гэтэ энэ ингээд Тэнгэрийн санаа цаана юу байдаг юм болоо. Энэ хүмүүсийг юм зовоод байгаа ч гэдэг юм уу, бэрхшээлтэй байгаа нь одоо юуг даван тулж юуг ойлгуулах гэдэг ийм асуудлууд үүсэх юм бол нефтийн асуудал дэлхийд даяараа л том асуудал болж штэ. Яг ер нь бол нэг нефт гэдэг зүйл чинь өөрөө хэмжээтэй л ихтлэхий дээр байгаа нефт чинь хэмжээтэй л зүйл л дээ. Би нэг одоо хэдэн жилийн өмнө лээ 20 жилийн өмнө би тийм судалгаа хийж ялаа. Судалгаа хийгээд бүр сонь тавьжсэн. Тэгээд тэгэхэд чинь ингээд за дэлхийн одоо нефтийн хэрэглээ ОПЕК-ийн орнууд нон ОПЕК-ийн орнууд гэж байдаг шүү дээ. ОПЕК-ийн орнууд бол ОПЕК-ийн бус орнууд гэдэг. Тэгээ энэ хоёр улсууд чинь хоорондоо нэг гол нь ингээд газар дундын тэнгис хавар ингээд байдаг нефт импортлогч орнууд байхгүй юу. Тэгээд зарим нь ОПЕК гэдэг нэг байгууллагт нэгдэлт хэлсэн корпорац гэдэг юм уу, тийм зүйл нэгдсэн зарим нь л тусдаа ингээд үлдэж байгуулдаг. Тэгээд тэндээс яг эдийн засгийн ерөнхий дэлхийн эдийн засгийн ирээдүйн төлөвийн тухай тийм прогноз магийн тийм загварчл хийж ирсэн. Тэгээд тэр судалгаа хийж байгаад бол яг тэгжилээсээ яг шин нефтийн нөөцүүд бол яг гарч ирсэн. Тэр үед бол ингэж гарч ирсэн байхгүй. За одоо яг энэ ингээд дэлхийн нефтийн хэрэглээний чиг хандлага demand юу байгаа штэ тийм хэрэг supply байгаа штэ. Тэн дээр ингээд demand ингээд тарихтаар одоо зураг байгаа штэ тэр чинь загварчл одоо төлөв бодох гээд байгаа штэ. Тэгэхээр ингээд жилээс жилд өгсөн нэг хурдч байгаа хурд байгаа. Тэгээ хурцгаар байгаа. Тэгэнгүүт тэндээс ингээд дүгнж жаад гаргаж ирээд ертөнцийн тавьсан. За энэ янзаар бол 30 жилийн дараа нефтийн нөөцгүй болох юм байна. Гэт. Тэгээд тэндээс бас нэг прогноз тавина. Ягаад гэвэл тэнд шинэ одоо тэм нефтийн орд газрууд байх магадaltaй энэ гэдэг ингээд судлаад тэгж гаргачаад тийм л байсан. Тэгээд нэг өвсрэл 30 жил гээд. Одоо тэрнээс 20 жил болчихлоо жишээлбэл. Тэгэхээр нефтийн нөөц бол маш их барагдаж байгаа нь үнэ. Тэгэхээр нефт гэдэг зүйл өөрөө яг дэлхийд байж хэвээр зүйл шүү дээ. За тэр юу гэж ярих бол дэлхийд байж хэвээр зүйл. Тэгэхээр одоо 10-аад жилийн дараа ингээд нөөцгүй болохоор одоо тэр үед жишээлбэл юу болох бол инженеэр бодоход энэ олон машин дандаа ингээд бензинээр ажилладаг, түлшээр ажилладаг машинууд үйлдвэрлэсэн байна. Өчнөөнөр үйлдвэрлэсэн. Хүмүүс машингууд баг амьдралгүй хөлгөө гэж боддог тийм цаг үерсэн байна. Тэгэхээр магадгүй тэрнээс урьдчилан сэргийлээд ч гэдэг юм уу те. Тэнгэрийн санаандор нефтийг бас тодорхой хэмжээний нефтийн нөөц гэдэг юм үлдэх ёстой. Үлдчихэж дахиад тэр нефт чи өөрөө анх яаж ундарсан тийм үү ургасан гэдэг юм уу бий болсон бүтээгдсэн юунаас үүсэж бүтээгдсэн гэдэг. Тэгээд тэрий чинь буцаагаад тэнгэрийг бүтээхэд одоо ногдургоос бүтээхэд ч гэдэг юм уу те. Бид нар чинь бүтээх үйлсэн дээр тэр шиг нэлмэрнэр чийс чи. Тиймэрхүү нэг бүтээх хугацааны туршид бол нэг тийм заавал арга ертөнц дээр үлдэгдэл байх хэрэгтэй. Үндэс болоод гэдэг юм. Өрн болоод үлдсэн зүйл байна. Тэгээд магадгүй тэр хэтэрхий баг руу орчих гээд ингээд тэнгэрийн санаа оож иж магадгүй. Нэг хоёрдугаар нэг Орос Украины дайн чинь одоо энэ Европт болж байгаа дайн чинь тэнгэрийн санаанд өрнж байгаа дайн шүү дээ. Нэг талаасаа. За нөгөө талаасаа юу яагаад мэдээж дайны дайлмдуулаад их юм болж байна л та. Тэгэхээр Украинууд буюу НАТО-гийн улс орнууд Орос ч өөрөө нэг нефтийн том зах зээл болчихсон гоо. За дээрэс нь Иран, Ирак тэр хэсэгч тэрчгээрээ бас нефтийн зах зээл буюу нефтийн одоо бензин колонк дээр сууж байгаа улс орн шүү дээ. Тэгэнгүүт ягаад чи нэг л ажиллаад ах юм бол энэний хооронд нэг нефт үйлдвэрлэгч болон нефт импортлогч орнуудын хоорондын тэмцэл болоо л энэ. Энэ тэмцэл угаасаа ч болсоор ирсэн шүү олон жилийн өмнөөс. Тэгэхээр энэ дээр дөрөөлж байгаа л нөгөө тэнгэрийн санаанд одоо дайнууд бас өрнөд тэгэл нөгөө хамгийн том намайг судалгаа хийж чад хамгийн том хэрэглэгч нь юу байсан тэр хятад биш Америк байсан шүү. Олон жилийн өмнө. Хятад бол том хэрэглэгч мөн нефтийн. Америк бол дэндүү үрлэгэн дэндүү одоо ахтар тийм цамаа тэгээ томч газар нутагтай томч одоо нэг юм баярхгүй юм да тийм. Тэгээд нөгөө хэрэглэдэг байсан. Тэгэхэд одоо яг л тэр харагдал байгаа хгүй нөгөө хамгийн том үйлдвэрлэгч нар хамгийн том хэрэглэгчдийн дунд л тийм юм болоод. Тэгтэл сүүлийн үед нөгөө маш их нөгөө нефтийн завод нефт НПЗ-нүүд ингээд бөмбөгдөөд эхэлсэн. Украинууд.
НАТО-гийн зэрэг зүсгтэйгээ өөрсдийнхөө бүтээсэндээ хамтруулаад одоо холын зайн тусгалтай пожингуудаар маш бүр нэлээд гүн рүү орж бөмбөгдөж байгаа одоо. Захын улс орнуудын захын нэг хот суурин газруудын гэдэг юм уу можуудын бол ингээ нефтийн товтой баазуудыг дэлбэлээд ингээ бөмбөгдөд шатаагаад эхэлчихэнгөө. Орос орн өөрсдөө маш том импортлогч байж юу ялаа штэ. Нефтийн дутагдлалд ороод эхэлж штэ. Европ энэ шиг алидийн дутагдлалд орсон штэ. Одоо 4 жилийн өмнө дан эхлэхэд л угаасаа Оросоос битгий нефт хөдөлж байгаа өнтер гэдэг чинь тулгаална. Одоо улс орнуудаас тулгаал. Тэгээд санкц энэ хийгээл ингээл бөө юм болцсон байна. Тэгэл тэрний л яг санаанд орол тэнгэрийн санаанд орол нэг нефтээс өөр одоо магадгүй шингэн төрш гэдэг юм ямар нэгэн хийн төрш гэдэг юм өөр юу гэдэг. Тим зөв зохион бүтээгээч гэж магадгүй. Эсвэл шин технологи буцаад ингээ та нар яваач гэдэг ойлголт бол байхгүй шүү тий. Одоо морин наачаа хүмүүс нэг юм ялаад тэгж ингээ шүүмжилдэг тийм биш. Зөвхөн шин технологи цаан ч юм байна. Яагаад тэгэхээр маш их нэг сэргээгдэх эрчим хүч энерги гэж ярьдаг шиг өөр төрлийн эрчим энергийн хөвсүүд цаан ч байгаад байна. Бага болоод нэг хопоосоос одгар ирэхсэг бүтээгээл нөгөөдөл нь бүтсэн гариг ирэхс болгон сансрын бие тулгам дотроо нэг хөдөлгүүртэй биш шүү дээ. Тэр хөдөлгүүр нь ажиллахын тулд ямар нэг юм шатаж ингээ ажиллаж шүү дээ. Салхих ч юм уу одоо юу ч юм тийм нэг одоо нусан цахилгаан станц гэдэг шиг нэгдгээд өөр байгалийн тийм эрчимүүдийг ашиглаж ингээд ажиллаад байгаа. Тэр л боломжуудыг ирж өшөө байгаа л баг. Тэрийг л ирж хайлах гэдэг байгаа. Тэгээ шинэ технологиудыг одоо нэг хүмүүс чинь том баяжуулалт чинь нууцсан арт түвэндээс хүрэхгүй гэдэг нэг тийм юм байж магадгүй гэдэг нэг яриа байгаад идэм л шүү дээ. Тэрийг задлж гаргаж яг нь нефтийн магнатууд гэдэг том юунууд биш үү? Эцдүүд биш үү? Нефтийн салбарыг эзэн зэн саяны хэлээр ОПЕК-ийн бус орнууд гэдэг ОПЕК гэдэг шиг тийм том нэг нефтийн одоо орд газруудыг эзэн суучихсан улс орнуудын төрийг ингээд бас цаагаараа ингээд хатгачихсан тийм томцол биш үү? Магнат гэж. Тэдний санаа байхгүй. Одоо тийм ингээл гараад намайг одоо нэг юунд сурж байгаад Америк сурж байгаад чинь би бас тийм чиглэлээр судалгаа хийжсэн байхгүй. Тэгэхэд 85% нь ус төрөгчөөр ажилладаг, үндсэг 15% нь төршөөр ажилладаг. Тийм машинуудыг зохион бүтээгдсэн тэрийг нэг одоо гэрээсээ хоол хүнс дэлгүүр хошоогны хооронд хоол хүнсээ зөөдөг одоо хүмүүс энэ төр хэрэлдэг энэ төр нэг хөгжин чадал багтаажсэн юунууд эхэлсэн тийм л байсан шүү дээ. Цахилгаан одоо юу зөндөө байж лээ. Тэгээ одоо тэр ус төрөгчийн машин гээл зөвхөн 85% усын гэж бодоо бус нь 15% нь төршигдэг. Тэгээ тэр мөр одоо яагаад хэлэхгүй юм бүү мэд. 20 жилийн өмнө магнат би судалж ирсэн. Тэгээ бүр би тийм яагаад ч би тийм нефтийн аюул санаар судалдаг байсан байхгүй. Тэгэл тэр чиглийн уг нэг urban design гэдэг орчин үеийн хот тогтчлт гэл тийм юм дээр хэрэглээл тэгэл одоо явж л ийсэн. Тэгэхээр яг нэг талаас нь шинэ тухайн нэг тал нь бас тэрийг бол дэмжиж одоо хөгжүүлэх гэж оролцож байгаа. Яаж нэг сэргээгдэх хүмүүс байгалийн эрчим хүчийг хэрэглэх үү? Яаж нэг сэргээгддэггүй эрчим хүчийг баг хэрэглэх үү гэдэг тийм хандлага руу чинь дэлхийн шинэ тухааны хөгжил төвшил явахгүй болохгүй нэ гэдэг угаасаа ойлгоод тодорхой төрлийн дэмжлэгтэй ирсэн тэр явдаг. Гэхдээ өнөөдөр хараа нефтүүдийг эзэгдсэн байна. Нефтээс гарч буужаа цахилгаан эрчим хүч байна шүү дээ. Одоо нэг нүүрснээс ч гэдэг юм одоо юуны атмос гэдэг юм а тийм цөмний эрчим энергиас гарч байгаа цахилгаан эрчим хүчийн түгээх сүлжээнүүдийн одоо Монголынхаар бол цахилгаан түгээх сүлжээ гэдэг шиг тийм судал сувгуудыг нь эзэгдсэн том эрчим хүчний магнатууд байгаа шүү дээ. Тэд нар чинь бүх энэ шилжүүлгааны нээлтүүдийг хянчаад байна шүү дээ. Бацчаад байна шүү дээ. Хамгийн гол өөртөг нь эрх мэдэл байхгүй бол өөрийнх нь нэг хүн төрлөختний ноёрхсон хүндрэлтийн ноёрхч байгаа шүү дээ. Их дэлхийд дээр ноён суусан хүндрэлтний ноёрхчихсан, боолчлцсан тэр одоо нууц одоо ноён тунгууд дэлхийн бэрдүүд тэрэг чи яагаад шүү дээ. Эзэгчээд эрх мэдлээ алдахыг хүсэхгүй шүү дээ. Эцээд тэгэхээр нилуун шулуун халуун дайн гурын аль дайн шулуун дайн уу? Шулуун дайн байлгүй яа. Лан цагаан ич зохгүйгээр хийж шүү дээ. Бид нар л тэрийг одоо ингээд яриад байгаа юм чинь ингээд жоохон дээрээс юм хартаг хүнд бол шулуу ил цагаан шулуунд байна шүү дээ. Нэлтийг нийлэхгүй байх шинэ тухайг хорих тийм. Тэгээ хүндрэлтийг шууд шулж мэдчихсэн шулуун дайн байлгүй яа. Тийм явагдчихээн. Тэгээ шулуун дайн бас олон хэлбэртэй л дээ. Одоо яг саяын жишээн дээр шулуун дайн лан цагаан хүндрэлтийг болоод шинэ тухайг хориол тийм
тодорхой хэмжээгээр бас тэр чинь мэдж байгаа одоо мэдлэгтэнгүүд гэдэг нь миний эсрэг дуу хаалгаа өргөөд миний эсрэг бас тэмцээл улс орнууд нь тэмцээл тодорхой хэрэглэгч нар бас ингээд дуу хаалгаа нэгтгэл янз янзын шинэ одоо know how гэдгийг гаргаж ичих гээл үзэл явж байгаа. Тэгэл нэг Tesla-г үгүй исэн гэдэг шигээл байж лээ шүү дээ. Тэгтээ яг тэнгэрийн санаанд өмчтэй болтой. Би бол яг нэг мэдээж дэлгэрнэ гэж бодож л байна л да. Тэгтээ ямар замаар яаж юм гэдэг би мэдэхгүй шүү дээ. Гэтэ нэг тэнгэрт тэтгэж итгэл байгаа цаг тэр бол болж дараа. Түүх харуулдаг байгаа байхгүй. Түүх тэрийг харуулсан учраас мэдээд тийм бэ. Тэр болж байгаа зүйлүүдэд бас их хүлээцтэй ухаалгаар ч гэдэг юм уу. Томоорлоос харах хэрэгтэй. Тэнгэрт бас сэтгэл хэрэгтэй л. Тийм, тэнгэргээд энэ олон гариг ирэхээс одтой галактиктэй энэ орон зайг эзэмж байгаа тэнгэрийн өвдөцүүд ихтгэлгийн одоо үйлрэхт орчоод явж хахад тэр олон гариг гэсэн зөвхөн нэг одоо эсн болсон дэлхий дээр оршиж байгаа бид одоо тэнгэрээс том байна гэж байхгүй гэдгийг мэддэг учраас тэгээд бидний энэ ертөнцид ингэж ирж амьдарч байгаа, хөгжиж байгаа, дэвшиж байгаа, хүндрэлтэй орж байгаа бүхний санааг зөв мэдж байгаа учраас тэдэрт итгээл л да. Өөрсдөө тэд нэг бүтээгээд гэдэг юм уу томилоод явуулчихсан. Өөрсдөө эзээ санааг нь өгөөд шинэ ухаанаага хөгжүүлчихсэн. Шинэ ухааны дэвшлүүдийг бас хүлээн зөвшөөрчихсэн. Бүх юм чинь цаанаас байгаа шүү дээ. Тэгээд тэд бол хаашаа чиглүүлэх үү, яах вэ, залах уу гэдгийг мэднэ. Жохон хамжаарахгүй гэдгийг хяналтгүй гэдэг юм. Загнаад байл бас тэнгэрийн цаг ирнэ гэдэг хугацаанд тодорхой мөрчлөгөн дээр 60-12-оор үржүүлээд 60-ыг 13-оор үржүүлээд ирдэг тийм хугацаа байна. 800 орчим 720-оос байна. 800 орчим жилийн 720-оос 780 жилийн хугацаанд ирдэг тийм бас үе байна. Зөв. Тэр иржил таарна. Ирчээд байгаа шүү дээ иржил таарна. Ирээд юм тэгээ яваад байгаа. Тэг үйл ирээд байна л та тийм. Үйл хэрэгээ. Өөр нэг асуух юм нь одоо энэ хүнсний аюулгүй байдал гэж хэлэгддэг бактериологийн дайны талаар бас бактериологийн дайнд манай улсаас нэлээд өртөж байсан гэж үздэг юм байлээ. Одоо энэ бактериологийн дайн бас явж байгаа болов уу? Дотрчаад өвчтэй болгочоод нөгөө царцаа марцаа одоо жишээ говийн ихэд бол ингээд царцаа марцаа ингээд амьдтыг аяг өвчлүүлж чинь. Тэгээд тгийг ингээд гоцор зүгөө цацаачдаг байхгүй. Тэгэл тэр чинь тэр хөрс тэр усыг асар ихээр нөө хордуулаад асар богино хугацаанд тахал өвчнийг ингээд идэдэг. Тийм байдлаар бактериологийн дан гэдэг, бактерийн дан гэдэг тийм дан явагддаг гэсэн. Одоо тийм өөрчлөлт. Бүр нарийсаад жижиг вирус. Тэгээ бидний үед чинь одоо нөө бактериологийн дан амар их явж байгаа юм байна. Тэр яг онгоцоор цасгаас гадна тэгэл амтэн шувуу муу ингээл тэр аюул тийм. Тулцсан хоол хүнсний хортлогонд орчаад тэгэл тэр хараараа угаасаа нисэж явах тэр богино урт хугацааны дараа өгдөггүй тэгээд ингээд нисэж явж байгаа энэ тэндээс ч өгдөг тийм юмыг бол хэрэгжилсэн шүү дээ. Тэгэхээр бидний одоо нэг тэгэл тэр чинь нэг хөрсний сэдв ямар хугацаанд ажиллаж байгаа юм тэр хоо тэр няга тэр хор тэр элдв одоо зүйлүүд нь мэдгүй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө газар нутгаас амар дайж штэ нэгдүгürt нь мас руу нөхөд эхлэн ходог нь хордоод гэхээр аюух дайрдаг гэсэн. Тэр бол аюух хэвэр байгаа юм билээ штэ. Би сая тэр нэг өөрөн монгол хүний хамрыг уншдаг байхгүй юу. Тэгсэн чи тэр юу ч уншсан гэж. Ходог бүрийн ходгны усын хорыг тайлдаг гэдэг. Асар хард их байна. Тэгээд тэрөөсөл хаана ямар ходог вэ? Хаанаас ямар горих ч гэдэг юм шанд урсж байна. Тэр газар бол нөө хорыг тайлна гэдэг. Сонин. Тэгээ бид нар бол хятадд юм чинь ингээд ингэж бодсон л доо. Нөгөө хөрш шороогоо угаасаа цаадууч нь бордож гин гэл аюух тийм нөө одоо хортон шавж устгаж гин. Хортон шавж устгаж гин гэх тоолонд яаж гин. Хөрс рүү амар хоршин гэж байгаа. Тэгээд манай энэ цагийн тодог төхөөрөмж гэдэг юм тэр зүйл чинь юм штэ. Нэг ургац хорхоохаас нэг 14 хоногийн өмнө хортон шавж руу хорцсгаа болчдөг. Тэгээд тэр нь ингээд яг энэ цагийн одоо лабораторийн тоногдох хэмжээ нэм бактери вирус одоо судалгааных нь газар ч юм уу тэгээд эндээс ингээд илэрхэ болчдөг байхгүй. Гэхдээ тэр бүр нэг эрчмийн төвшөнд гэдэг ч юм уу те жишээлбэл шинжилж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл бид нар нэг
тухайн зүйлийн эрчим энергийн түвшиндээ ямар хэмжээнд за яг ингээд юун дотор нь хорн одоо байхгүй задарчиж бүр ингээд уусчиж одоо тийм навч хасанд нь ингээд одоо юм чимцэн орчиж байгаа. Тэгэхэд би л тэрнэд нэг сагтдаггүй яагаад вэ? Ингээд хорт хүнсээр тамцаа хорт өвчнө гэсэн юм байна. Тэгээд хүнсэрлэх өвчлөж тий. Тэгэхээр тамга уншиж байхад л би тэрийг сайн ингээд ойлгоод нэгдүгээр газар тариалан ургацыгаа шугамаар айгүй хорцсон байна. Хоёрдугаар нөгөө нэг тэр Өвөр Монголын газар нутгийг өөр юм болгох гэж хэвчүүд миний яриад бактериологийн гэдэг зэвсгийг буюу бактериологийн янз бүрийн санаануудыг ашигласан байл гэж боддог. Тэгээд одоо ч ингээд бэжлэдэл орсод ч газар тариаллыг хөгжсөн мод хөгжсөн орнолох ургац яадаг. Айгүйх тийм хортон шивж авах чинь ингээд яг их бодит ертөнцөөр нь харахаар ингээ хорон дарагдаад байгаа юм шиг үхээд байгаа юм шиг тийм их хийгээд байгаа байхгүй. Гэхдээ мэдхгүй эрчим энергийн түвшиндээ яадаг юм бол нэг хорцсон мод тийм үү. Үндэс рүүгээ гол руугаа хорн орчоод яадаг болдоо гэж би жоо итгэдэггүй шүү дээ. Тэгвэл дахиад тийм хортой юм бол гарах юм шүү. Үндэс генер бол тодорхой хэмжээр мутацлуудад орж байгаа. Жишээлбэл ингэжсэн шүү дээ. Амаг Оросд оюутан байхад нөгөө айгүйх нөгөө усан үзмийн тариалан одоо Казахстан төрлөө айгүйх усан үзмийн тарьдаг шүү дээ. Тэгээд тэд нар нөгөө усан үзмээ ургуулах гээд бас ургацсан ариун авах гээд янз янзын юм хэрэгэлдэг байсан. Бордоо бүрэн туршигдаагүй. Бордоо хэрэгэлдэг байсан юм бэл. Тэгсэн чинь нөгөө нэг вино уудаг, жуус сок уудаг хүмүүс нь Оросд гэхдээ тэр айгүй сайн дарцсан шүү дээ. Юутай хараад тархины янз бүрийн өвчтөй гарч ирсэн. Тэгээд нөгөө нэг судалгааг явуулсан чинь усан үзмийнхэн тариалан ургацаас болоод байна. Тэгээд яг усан үзмийн вино, усан үзмийн жуус, усан үзм өөрөө идэж хэрэглэж байгаа. Тэндээсээ шинжилгээ авсан чинь нөгөө өөртөө нь хэрэглээд байсан. Бордоо хөрсөндөө хэрэглээд байсан. Тэжээлүүд нэг тийм бордоонууд нь ортой байгаа. Тэгээд бүр ингээд нэг хэсэг бүр тэр усан үзмийн тариалан юунд тариалан яаж хууддаг юм нэлээх ингээд хориг тавиад бид нар чинь хэсэг вино ондрог бовшоо ухаа болж ирсэн шүү дээ. Тэгээ тэрийг яаж бид нар нийтэд ингээд хөрөхгүйгээр яаж бид мэдсэн бэ гэхээр манай нэг оюутнуудаас ерөөсө гадаад оюутнуудаас ч Орос оюутнууд өөрсдөө зуныхаа амралтаар эмэгтэйчүүд нь тэр усан үзмийн тариалангийн тал баймал байгаар явж ажилладаг. Эмэгтэйчүүд нь байгалийн төмөр байгаль ингээд одоо энэ юуны төмөр зам руу чинь Сибирь байгаар чинь төмөр зам татсан байхгүй. Тэрэнд нэртэйчүүд мань очиж ажилладаг байсан. Тэгээд тэд эмэгтэйчүүд манай нэг эмэгтэй тэр усан үзмийн тариалангийн талбаар явж ажилласан байхгүй. 2 жил дараач ажиллаад. Олон нийтэд мэдээлдэг юм тий. Тэгээд мэдээлэхгүй шүү дээ. Одоо яг ингээд мэдээж нэг тодорхой наавчны юм гардаг байхгүй. Тэнгүүт коммунист орон шүү дээ. Одоо тийм төрийн нэг тодорхой үүрэг хариуцлагч гэдэг нэг юм байдаг ч яадаг ч мэдгүй. Шууд нам дараад тэгэл тэрээрээ тэнд ажилласан одоо манай төмөрсөгийн дэс сургуулийн оюутнуудаас төмөрсөгийн сургуулийн оюутнуудаас 1-2 курс оюутнаас гараал нам болсон. Тэгэл бид нар усан юу гэдэг мохоо байлаа. Гэхдээ яг өөр хүмүүс мэдсэн байгаа л да. Манай хувьд л тэгэл нэг дараа нэг дэврээгөө намдсан шүү дээ. Тэгэл одоо би ягаад ч одоо энэ ингээ усан үзэн бол тэгэхгүй тийм ээ тий. Энэ олон одоо нэг хүслийн бэрхшээлтэй төрөх мөр юу хааны жоохон тийм саажилттай төрөх ч гэдэг юм уу тий. Жирийн ингээд нуурах хэрэгтэй биш болоход нөлөөлж байгаа л гэж боддог шин. Тэгээд жимс гэж бодоод л тэгтэл ч одоо нутришн шимтэж илүү бүр хэдөө 50 60 70% болцсон байдаг юм байна л. Одоо эрчим энергийн төвшөндөө бол ямар байдаг бол нөгөө махан биед нь за бага өөрчлөлт оруулъя гэж үү. Махан бие нь ямар нэгэн вакцинжуудад гэдэг юм тарай хийчихье гэж бодъё тий. Гэтэл сүнсэн биений эмгэг буюу эрчмийн тэр сүнсэн биений эрчмийг гэмтээж байгаа сүнсний дэнхийг гэмтээж байгаа зүйл бол тэрсгэрэл явд юм чинь. Одоо нэг ингэжсэн байхгүй. Бас нэг хүнийг би нэг үтчихсэн. Тэгсэн чи яхонго дээрээс онгодууд хэлж байгаа байхгүй өгдүүд тэмгээд ноошлжсэн чинь та нар бол яах вэ? Одоо ингээд
аюу хөөргөн ингээд тойлол ингээд аминд витамин хэрэглээл ингээд өстой тийм өвчтэй ийм өвчтэй гэсэн ингээд хяналтанд ороод ингээд байнгын хоолны идэгч гэдэг юм уу, имийн ч гэдэг юм нэмэлт бүтээгдэхүүн ч юм уу үнтэй эм дараа хэрэглээл ингээд амьдраад байна штэ. Тэгэхдээ тэр хүмүүсийг харин тэгсэн байхгүй. Сүнс чинь гэмтчихэд сүнс чинь сэмэрцэн сэгзэн болцсон байгаа. Чи хичнээн махан биеийнхаа сэгзэмийг өмчилсэн чисэн чи эрэлгийн шүүлтийн өмнө очиж чиний сүнс сэгзэн болцсон байхад чи хариуцлага хүлээх ёстой гэж байгаа байхгүй юу? Сүнсийг гэмтээдэг хүмүүс олчих юм шиг. Тийм тэгээ яг махан биеийг яаж игээ тоглоод юм ингээл тойлтол ингээл наагаал ингээл идэл ингээд хоног өдрөнгөрүүлээд насаа урцгаад шиг тийм ингээд нэг тийм яваад байна шүү дээ. Сүнс нь улсыг болцод байдаг гэдэгчсэн. Тэгээд тэгтэн би бас ойлгосон байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг өвдчлээд өвдлөөгээд ингээл стахал хамаалгаа хэлгээл ингээл өстэй химэн тараа хэлгээл тэгэл одоо ямар нэгэн асраал тортоол ингээл хоолны дэг үе барайл ингээл амьдрал хүмүүс ингээл тэрийгээ бол одоо юу гэдэг нүгүүлдэггүй одоо ингээл бонтой амьдарч ин ч гэдэг юм ингээд одоо ойлголоо гэж бодохгүй бензин аав гэж хэлсэн чинь. Тэгээ бодоход сүнсийг тэгж л дүгндэг юм билээ. Чи өөртөө одоо юу гэдэг чи шунлынхаа олноос нь хоол боловсруулах зам юм шүү дээ. Өвчин туссан байна. Одоо ч цаарсан байж гэдэг юм уу тий. Эсвэл чи одоо нэг атархуу зангийнхаа олноос цэсний өвчтэй бол цэсний одоо чулуутай болсон байж гэдэггүй ингээл тийм гаргаал шүүжлээ идэл юм байлээ л дээ. Байдгийн байна гэж ойлгосон шүү. Тэр бол байх өндөр магадлалтай. Тэр нөө тэр орд морд хүмүүс чинь урагшаа хүмүүс чинь яг нэг сүнс нь баг сэгцэг болцсон юм шиг галгүй өдөлгүй хэл битрэнт сууж байгаа. Горигтай харагдаад тийм шүү дээ. Эрүүл юм шиг харагдаад байгаа хэрнээ. Оо тийм эрүүл юм шиг нэ. Тийм. Ингээл эрүүл чирэг юм шиг харагдаж байна. Тэр нөө юу нэлтгэж байгаа л даа ингээд нэгдүгээр ингээд амьдралын баяр баясгалангүй гэрэл гээгүй болцсон байгаагаар тэрүүний сүнс гэрэл гээгүй одоо сэгцэн болцсон маань ер нь бол тодорхой л байгаа юм л та тий голон гарч байгаа. Тэгэл манай тэгээ тэр найз ингээд одоо надтай нэг хэлсэн байхгүй юу оюутан байсан 2 жил дараалж нэг юунд ажилласан гэдэг байгаа. Үзмийн тарилгын талбай Кыргызстан, Узбекистан. Манай хүн тэгээд Кыргызстан, Казахстан биш хаа. Кыргызстан, Узбекистан тийш явж ажиллаадсан. Кыргызстан ажиллаа, Узбекистан ажиллаа. Тэгсэн чинь манай тэр найз юу яасан шүү дээ. 39 настай нас урсан. Ичрэн хот дотроо нас урсан. Болчихоо. Тэгэл нөгөө одоо ингээл болчих тэр чинь одоо ингээд ус үзмийн талбай дээр нэгдүгээр дүрээ ажиллаж байна. Хоёрдугаар тэгээд монголчин тийм ус үзмийн илбэгшлэр хөвгөнд бодог зөндөөл идээ үлгүй одоо би мэдэхгүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг хоёрдугаар курстэй билүү гуравдугаар курстэй техникийн ардлын бочирхай чичирсэн байхгүй. Тэгээд техникийн ардлын бочирхай чичирээд байна гэдэг. Тэр чинь 2 жил дараалж авсан байхгүй. Нэг дугаар курстэй явсан байхгүй. А бид нар бол яг хөө ингэж жоохон боломжтой амьдралаа гэж гэлээ ярьчих чам. Манд хүн бол яг хөө жоохон боломж мотой байсан юм шиг үлээ. Сүүлд би ойлгосон л та. Тэгээ өөр аюулт ажиж гэрэл гэдэг хэлмээ сурна гэл тэгэл явцсан юм. Тэгээ орсуудтай ч их найздаг тийм охин байсан. Манай мэрэгчл биш л дээ нөгөө мэрэгчл. Тэгээд үзүүлсэн чинь нөгөө эмчнэр эмчний надаас бочирхай авчихсан байхгүй. Өвчтэйгээд авчиж. Тийм одоо бочирхай яатсан бас хавдсан байж гэл мэдгүй тэгээд авсал юм бэлээ л дээ. Очоод үзүүлээд оюутан хүүхдээ чинь тэгэл хэрвдгээл нэг эмчин загнаад тэгэл аваад тэгэл авчаад тэр үд чинь ингээд өнгөө аваад хийчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь дараа нь дахиад нөгөө бочирхайг ингээд бочирхнууд нь томрол тэгэнгүүт томрлоо гэж бочирхайг авчаад томрлоо гэж авч явахлаандаа ингээд мэдрэхээс үдийг ингээд аваад тэгээс үлдээ энэ тал нь өмчсөн өөрөөсөө зүүн тал нь өдөг аль тал нь өдөг тэгээд сүлдээ Монголд энд цагаан дээр тогтоогоол бүрээр гам барай. Тэгээс үлдээ тэр нэг хурд ингээд нүүрнийх нь ясаар дөрөв ясаар дөрөв харахад тэгээ насварсан байна. Би тэгээ бодохдоо тэрийг яг тэндээс эхэллээ гэж үздэг.
тэгж чи өсөөс болохгүй гэдэг хүмүүс өөрсдөө хориг тавьсан байхад. Тэгэл ойтог тэгэхээр мдэггүй л ахalta. Тэгээ сүүлд нь тэрийг ингээд сонссон баг. Тэгэхэд 2 жил дагаад авч байгаа шүү дээ. Тэгэхээр 2 жил очиж юм идчихэж байгаа. Тэгээд 2 жил тийм газар ажилласан. Учир цаанаа нөгөө бочирхаанд нь бочирхал зөөр хоршууд ирэхсэн шүү дээ. Тэнгүүд тунгалгийн бочирхай. Солонгон одоо тунгалгийн бочирхай. Тэнд хоршууд тэр чадвар нь энд алдагдсан юм шиг лээ. Тэгээд ингээд бочирхай гэхэр ингээд аяг тарих дээш байгаа байсан. Тэгээд тийм байдлаар одоо энэ хүмүүсний сэтгэлээр бол одоо бас их болгоомжтой л авах болохгүй. Чид нялан дайнд орох уу? Нялан дайнд тийм хүмүүсний зэвсэг. Нялан дайнд шүү. Одоо ч тэгээ сахараас болол хүмүүс ч өвдөл баяр дэлхийн хэдгээр дайманаас хойш баяр дайнтай байгаагаас илүү ингэж хүч өргөдөд харагдаад байгаа юм шиг байна. Танад харахаар бас тийм байх л хийдсэн. Тий, тэгж ярьдаг шүү. Дайнтай үедэд бол аргагүй бөмбөнөр ингээл хөвчлөө тий. Гэтэ нэг хүмүүсний далд ялуун байна. Халуун шулуун дан гэж ярьдаг тий. Халуундаа ч бас орж магадгүй л гал та. Нөгөө нэг хүнсэн зэвсэг сутгаа тий бас магадгүй л тий. Одоо ингээд будаад ингээд толгой дарлаа тусагч нь халуун одоо шулуун дан тий. Тэнгүүд халуун дан гэдэг чинь нөгөө за бол хаалаар нь одоод гэдгийг хортуулаад эдсгөөж идэх хөх тадлыг өөрчлөөд гэдэг юм тий. Архичин болгоод хар тамхичин болгоод юу идэж байгаа мэдгүй сувдаг хумхаа болгоод товдог болгоод явж байгаа тэр чинь тэгж орхоо. Одоо ч нүг дэлхийн талаар л гээл бас дэлхийг халаад байгаа шүү дээ. Тэр чи бас бидний энэ үйл ажиллагаанаас л сөргөнөлөө эффект халуун бас байрлалсаж халуунтай болж байгаа ч юм шиг болохгүй тий. Яг энийг ингэж ойлгож бас болно гэж бодоо. Одоо хүний биед ингээ ням бактери ороход хүний бие эсрүүгээс халуурдаг шүү дээ. Тий. Тэгэхээр тийм бас одоо тэрнтэй адилхан одоо дэлхийд ингээд хэмжээний хор хохирол учраад гэдэг нь бас яг бид нар буруу зүйл идээд гэдэг ментон одоо ингээд халуураад би эсэргүүцэж байгаа шиг дэлхий өөрөө эсэргүүцээд бас өөрөөсөө халууныг гаргаж хөөж байгаа байх гэж би энэ миний бодол шүү. Тэгээд энэ цаагаараа халуун дан гэдэг үгийг ингэж хэрэгэлсэн болов уу гэж би бас боддог. Угаасаа ягаад дэлхий ингээд дотоодоос ингээд дотроос халуунаа гаргаад ингээд бэлэмжийн хийн энэ янз янзын халуун хэмнүүдийг би дотроос гаргах шорооноосоо гэдэг юм ихтгэлийн хэвлийгээсээ гаргаад байна шүү. Тэр бутан, метан одоо юу ч үлээ тий. Тэр олон хэмнүүдийг тэр бол бас л одоо нэг хороол одоо бүр байж чадаад хүн халуурал хөсөө гаргаж байгаатай адилхан тэгээ хөсөрөө дамжаад ингээд халуун амьсгалаа хаагаад бүх бие нь халуун шатж байгаатай адилхан л гэж би зүгээр. Тийм ээ дотоод дархлаа ажиллахаар халуурдаг шүү. Тэгжил дотроосоо ингээд олон эсэргүүцлийн тийм зүйлүүд нь явагдаад өөрийнхөө хоруудыг одоо дархлааны одоо би халуурах чинь нэг дархлааны эсүүд ажиллаад нэг ням бактери эсүүдийг эдхийн нийтэд залхин цагаар тулахын тултаад бэс нэг хөсөөр халуунаар шахаж хөөж гаргаж байгаа шүү дээ. Тэгвэл яг л дэлхийд гэж урахаас. Тэгжэл хороо тэр хэр буртаг тэр элдв өвчнүүдийг хөөж гаргаж. Одоо хүний бие ганцхан өвчдөг гэж бодоод энэ өв сурмал бүгд өвдөж байна. Энэ хөрөөс шохроон дээр байгаа олон амьтад өвдөж байна. Тэд халуурчлаа. Энгийнээр ботход тэд бөөлжчлээ. Үлэгчлээ яхаа. Тиймэрхүү зүйлүүд болж байгаа. Олоод тэр дэлхийн доллар л гэдэг юм ийм жоо тэгж өргөн хүрээнд л ойлгох хэрэгтэй байна. Тэгээс хүлэмжийн яг хүлэм дотор нэг үзэхлээр хүлэмжийн дотор байдаг халуун гинүүд гэдэг юм уу тэгж тийм зүйл байна гэж гарч ирээд байгаа шүү дээ тий. Яг мэдээж метааг үйлдвэрлэж байгаа нь үнэн. Бутан гэдэг зүйлийг амар маш ихээр үйлдвэрлэж байгаа. Хүчил одоо нэг нөөц төрчийн давхар хэсэг дутуу задарсан гэслүүд одоо ингээл төрч мөш ингээд энэ чинь бүгд л тийм хий гаргаж байгаа шүү дээ. Утаа аваар гаргаад тий. Энэ тэр нь өөрөө хөсөө бохирдуулаад, агараа бохирдуулаад, буцаад хүмүүс одоо ингээд бохирдуулчлаа. Тэр нэг дотоодоос л цэвэрлээл үзэлсэр тийм тэрийг тэсгээл дэлхийн маань одоо дэлхийн бүр шаран тэсгээл давхгаал бас нэг эсэргүүцэл одоо нэг амжилт гээл эсэргүүцлэл халуураад байгаа юм. Чи бид нар ч одоо дэлхийн бараг нөхөр
халуун болол дэлхийс хөрж ийн гэж үзсэн чи өөрөө авах гад нэрэл хүний бэр юм шиг. Тэр нь халуундаа гэлцсэн байгаас гоё тий. Тэр хүмүүс олноо. Энд болж байгаа юм үйл явдлуудыг ер нь зөв нааштайгаар ч юм эсвэл их хүлээцтэй тавиал ойлгож авах бол хэрэгтэй юм байна л да. Одоо тэгэхээр хүмүүс ингээл энэ дэлхийн дайн ингээ болж л байна гэж. Хүн хүндээ хайртай байх, хайрыг бас нэг талаасаа түгэж байгаа л да. Хүмүүс нэг их жаргаад ирэхлээр хүмүүс зовлон үзэхгүй болоод ирэхлээр үзэж байгаа бас тавилын үсгэлэн болдог ч хувь хүний хувьд бол тийм байдаг. Тэрэн шиг жоохон хайртай хүмүүсээс хагацаад гэдэг хайртай эх орносоо ч гэдэг хайртай одоо эд зүйлээсээ ч гэдэг ингээ гасаач гэдэг хагацлаар нэг ингээд тийм хагацсан хүмүүс гэдэг юм тэрийг өгүүл санаж байгаа хүмүүс л тэр яг тэр зүйлийн тэр хайрын үнцнийг илүүтэй мэдэрдэг шин. Магадгүй хүмүүс тэрхий нэг өнцөг шүү энэ бол бүрэн хүмүүс тэнгэрийн өнцөг зүгээр л нэг хүний өдөрлөгтэй гэгэрүүлэх гэдэг юм гэж байна. Тэгээ гэгэрүүлэхний үнц чинь бас нэг зовлон үзүүлэх үстэй, хагацал үзүүлэх үстэй. Өс хонзон гэдэг зүйлийг үзүүлээд эндээс бас ухаарл авч байгаа нэг нь бол бас амьтаа бие хайрл гэдэг шиг тэр богино хугацаанд бас нэг ахлахтаа гэгэрүүлэх олон алхмуудгүй сэхэрүүлэх сэрэх олон аргууд чинь янз янзаар явж заавал эрдэм ном заагаад гэдэг юм заавал заслан бигээд бас болдог зүйл биш шүү дээ тийм үстэй манай дөрөвгүй гэдгээр туулуулаад байна шүү амьдрал дайнгүй та нар яагаад эвтэй наримталтай амьдарч болохгүй дайнтай байвал ямар байна гэдэг та нар ингээ элбэг хандлага яагаад ингээ зүгээр ингээ сэтгэлийн шуналгүй гэдэг юм те бэрч биш зүгээр хэрэгцээний хараар амьдарч болохгүй тэгвэл ингээ ховрдуулаад ингээ хонстуулаад бүр байхгүй болгоод ингээ нэг хамаг идрэгдэнэ гэдэг юм уу өчнөө одоо бусдтай одоо дайсагналцсан байж гэдэг юм үү те ингээ бүтээс энэ бүхний чинь ингээ байхгүй болчихлоо тэр хин нэгнтэй дайсагналцаад хин одоо их дэлхийг ч гэсэн гэдэг бусдыг ч гэсэн бохроогоод ингээ цуглуулсан энэ бүх зүйл чинь зүгээр л нэг өдөр дайнд өмнөд өртчих галт өртчих гүш тавчих тэгээ чи эргээ бод чи юуны төлөө тэр бүхнийг ингээ хийж авч юу ингээ шаардлага байж юу ингээл байхгүй болчих юм төлөө байна гэдэг чим ингээд бас их олон янзаар л нэг гэрэл донд тийм юм явагдаад байна л та би нэг Ленинградд оюутан байхад ингээ Ленинград шиг олон жил олон хэдэн хоног гэдэг үлээ 900 хоног гэдэг хэдэн хоног блокада буюу бүсэлтэнд байсан байхгүй бүсэлтэнд байсан тэгээд бүсэлтэнд байгаад ингээд нэг Невский проспект буюу Неван бүр нүүрл хоол хүмүүс жоохон юм орж ирэх өөр юм ирэх байхгүй тэгээд дотоодоос ингээд бүхнийг ингээд хангасан ч гэсэн одоо ерөнхийдөө бас нэг сүлжээ тийм хөнгөлөлт төлөвлөлтөл ус байсан болоо. Тэр бабууд нэг бусд ингээд бусгаа хаач юм та бусд ингээд газруудаас ирдэг хөөс янз янзэр зүйлүүд ирдэг тийм замын ингээд хаацсан бүсэлцэн. Тэгээд ингээд блокад гэсэн. Тэгсэн чи юу яасан байхгүй. Тэгээд зовсон болоод ч юм уу тэд ингээд амар түүх ярьдаг штеп. Өдөрт ингээд ерөөсөө ч үзэн чи ингээд бодоо ингээд дөрвөлжин ч үзэн зөөш одоогийн бидний галт өгдөг. Тийм талхал нэг шиг өгдөг байсан. Өдөрт. Юу яа. Очрлж нэгийг. Тэгэл талханд ингээд очрлж байгаа зогсож чаад хүмүүс өсөөл ингээд хоолт жунаал, тамирч жунаал. Тэгэл хөтөн гал төлшмөш байхгүй, орчин нэрэг байхгүй. Хөтөн байшин тохилдож өгөөл. Гадаа талханд очрлж хатаа хөлдөж өгөөл жишээлбэл тийм гашуун түүхүүд өгдөг байхгүй юу. Тэгээд нэг музейд болохоор ингээд азар нэг хүн ингээд тэр үеийн талхыг ингээд нэг өдрийн талхыг идээгүй ингээд хадгалсан. Тийм хатсан талхны үдс ингээд музей тавьц ерөөс энийг идэж юм зоож ирсэн гэх. Тэгээд тийм юу байдیں۔ Тэгээд тэрний дараа ч мэдгүй Ленинградхан бол айгүй тийм сайхан сэтгэлтэй. Москвагийнхан бол тийм бүсэлт үзээгүй болоод ч юм уу харьцангуй дайнаас хол байсан болоод ч юм уу. Москвагаар дараад Ленинград руу явхлаар Москвагийн хүмүүс айгүй муухай харьцаатай. Ялангуяа тэгэл бидний ч ингээл баг ястан гэдэг утгаа айгүй дээлх харьцаа. Юм асуусан чсэн ингээл загнаал зандчаал ингээл хариулахгүй мэрэггүй. Ленинград очингууд ингээл захын юм ээ. Чи яагаад толгойн үцгээ явж байгаа? Одоо намайг жишээлбэл гэсэн. Яагаад чи толгойн үцгээ яагаад чи шинжилэн дөрөх гээд явж байгаа юм чи? Тэгэл зам гарах гал гарч чадахгүй ингээд загсан гот нь алийн наашир намайг дагаад гар. Хөдөлж гаргадаг.
Эмээнэр шүү дээ. Яг нэг дайны үед амьдсэн эмээнэр баггүй. Би чинь 80 дон, дайн чинь 40 дон гэхэлэр одоо нэг 60 мартай хүмүүс байхгүй юу? Бензин өгч Усын толон картаа өгч байна. Апа. Тэгээд нөгөө юу яжсэн бэ? Юу ярьжээ. Тэгээд нэг эмээ тийм сайхан сэлтэй байсан. Тэгээд тэрний ард өгчөж юм уу ингээд юу ядгийг. Нэгэндээ Ленинградын хүмүүс нэгэндээ тийм хүнлэг илдэг байсан шүү дээ. Гэтэл нөгөө юу одоо болохоор тийм байдал чайг. Тэгээд нөгөө тийм зовлон үтсэн болохоор юм сайхан байсан юм аа. Тэгээ үр хөвтэйчсэн дэрэг тийм сайхан өсгсөн. Нөгөө ингээд яг бүсэлтэнд байхдаа ингээд нэг нэгэндээ их тусалж дэмж ахихад өгөх гэж байгаа байсан хүмүүсээс болоод тэгсэн юм байна. Амны чих юм. Амнэхтэй. Зовлон нэгтэй хүмүүс чинь амнэхтэй болсон байсан. Одоо тэгээд тэр нөгөө хайр өгүүлсэн гэдэг юм хайрыг мэдэрсэн тэр одоо сэтгэлийн тэр ген мэдээлэл тэр хэдэн үед дамжиж үлддгийг бидэхгүй лээ. Тэгтэл ямар ч гаднаас ингээл ирсэн хүмүүс танай Ленинград яасан камер юм бэ? Ямар тайв юм бэ гэл. Тэгдэг байсан. За тэгээд нэг юм бас нэг одоо ойлголт өгдөө шүү дээ. Усар нэг тусгаар төгөлтэй булаач авах гэдэг. Булаач ам гэж ярих. Ижлэн төрөө. Одоочлаа ингээд одоо бол яг энэ цаг үе ялгамж шулуун халуун гуруулаа явж байгаа. Шулуундаа маш хүчтэй явагдсан шүү. Шулуундаа гэдэг чинь нэгдүгээр юу гэхээр соёлог болох. Төвхөө болох. Үндсээ およそ 4km 先、右方向 төвхөө です。 болох. Тэгээд төвхгүй болохдоо түүхийг өшгөн гойлох. Шууд шулуундаа. Хүмүүс одоо яг шулуунданы нэг хэлбэр бол ингээ орж ирээд эслэн төрөн гэлэх болно. Гэхдээ энэ нөгөө нэг тодорхой ингээ он цагийн уртад хүн эцэг өвдөөсөө нүүр бодлох. Тэднийхээ үгүйсгээд эхлэх, тэднээсээ ичж зовоод эхлэх гэдэг чинь шулуундаанаас долоонд орж байгаа шүү дээ. Устгуулаад алд талуулаад явснаас чинь ялгаа юу байгаа. Яг л адилхан бүрэнс өвдөөс хоорондын тэр хэлхээ байхгүй ч байгаа гэсэн үг байна. Нүдэнд ил харагддаг бас амарч юм шиг одоо. Тэр ялган халуун харагдахгүй ч юм. Дайн гэж мэдэхгүйгээр дайнд үргэлдээд ялагдаад байгаа. Энэ гурамдаа гуруулаад хараа. Ил ба хоёр далд төрснөөс зэрэгэл явж байгаа. Нүдэнд ил харагдаж байгаа, харагдахгүй байгаа зэрэгэл явж байгаа. Олж харах юм бол түүхийг шунгуул түүхгүй болгож байгаа илдээ явагдчихлээ тийм үү. Далд ертөнцөөрөө бас нэг айхтар яаж түүхийг нь өөрчилөх вэ? Яаж түүхийг нь одоо юу гэх өөр юм болгож эдгэрт түүхгүй болгох гэлтэй. Ягаад гэвэл одоо коммунистууд гарч ирснээр л илүүтэй би өмнөх түүхийг мэдэхгүй байна л да амьдарч байгааг болохоор яг ингээд коммунистууд гэдэг шиг нэг Оросын одоо үзэсгэлэн гэх юм уу биш үгтэй үзэсгэлэн даргаснараа яасан шүү дээ. Шууд ингээл намайг хөвгтэй хатсан түүхний номуудыг шууд шатаадаг гэсэн. Энэ одоо тэгэл ингээ бүх үзэсгэлэн дайн гэдэг юм чинь шулуунтай байхгүй. Тэгэл нэг юу тогтооцсон. Коммунист намын нэг тийм үнэлэмж тогтооцсон. Тэгэл концерт тоглосон ч намын дугаарны одоо нэг шалгалтыг давах хэрэгтэй. Гэл тоолж үзвэл тэгэл тэнгууд тэнд нэг улаан коммунистик те тууширсан эдэн зарим хүмүүс ингээ хэрвээ тэр одоо шалгалтын гүрэлтэн ч гэдэг юм уу те хяналтын зөвлөлтөн ч гэдэг юм энэ цагаар тэнд байдаг. Энэ их мэд бодлоо болно. Энэ одоо бид чой болсон багтж байна. Энэ дотор одоо юу гэх Чингис гэсэн үг орчлоо. Энэ дотор Монгол гэдэг үг орчлоо шүү дээ. Ингэж цензурдаж юм ингэж устдаг байсан баг. Сон дээр тавьж байгаа бүх юм хяндаг. Бүх шүлэг яруу найргийг хяндаг. Бүх одоо шинэ ухааны бүтээлүүдийг хяндаг. Түүхийг бол маш ихээр хяндаг тийм ээ. Тэгэл мэдээж хүний түүхийг бичнэ гэж түүхчдэр юу байх вэ? Өөрийнхөө түүхийг судлаад ингээл янз янзын байдлаар гаргаад
альхаа түүх гэдэг чинь үнийг илэрхийлсэн үний бичиг баримт учраас үнийг л тодорхойлохыг хичээн шүү дээ. Тэгээ ямар мань бичиг хүн зохиож байгаа шиг түүхчдэр судалж байгаа бичиж байгаа тийм зүйл. Тэгээ түүхч өөрөө үг дамжаад ирсэн байдаг. Тэгэл жоохон ч гэсэн Чингис хааны багц үнд байхад болтгол байсан шүү дээ. Тэр чинь шулуун дай байхгүй. Хүмүүс шулуун дайнд олон жил явцсан. Одоо жишээлбэл тийм тий дайн дууссан юм шиг шууд хотог одоо юу төлөө сэлэн жад бариад байхгүй ч гэсэн. Чингис хааны улс үндэстний оршин баг түүхийг ингээ өвдөө цэгэн түүхийг ингээ өвдөө зэрэг хүн эцэг гэхээр бахархаж өндөр сайн сайхан явдаг тийм үү. Эцэг гэхээр бахарахгүй эцэг гэхээс ичид зовж амьдрнаа эцэг гэхээ одоо элдвэр бүтгэж юм аа чи алуурчин тэргээд ингээ хэцүү үстэй өрсөлдөн тэгээд яг тэрнтэй адилхан 13 дугаар зууны түүх тэрий дараагийн түүх ер нь бол эцэг өвдөөс ич тэр амьдрдаг тийм алхам руу хавчигдаж амьдрдаг алхам руу ингэж хүчээр оруулж ургийн бичгийг нь устгаа тийм үү. 3 одоо тэгээ ямар сандаа ингээл нэг ажил дарахад 3 үеийн намтар гэж бичдэг. Тэн дээр ямар нэгэн байдлаар нөгөө би одоо тайж гаралтай тийм ямар нэг алт ураг ингээл биччихээ бол тэгэл алуулдаг. Дотор цөлөгддөг. Тэгэл хорлогддог сургууль сурдаггүй. Цэхэдний төрөлгөөл төвлөж өгдөг. Аваачаал хэдэн цэхэдүүд чинь хориол цэхэдний урган бичиж сургууль соёлд суралцгаа явчихжээ. Эн чинь шулуун дай байхгүй. Тэгэл ядуу ард тэрний өрхөг гэж бичдэг байсан. Одоо би одоо ингээд ажилд авах гээд одоо би ажилд авах гэж байгаа тэр үедээ арайж ажилд. Тэгтэл ингээд аав maaгаа төгөөлчлаар ядуу ард долгыг өгөх гэж. Тэгээд долгор гэдэг нь байхгүй юм. Тэгээд ингээд үеэл ахыхаа эхнэрээр нь онгордог манай цэрэн дэжтийн. Тэгээ миний үеэл ахыг цэрэн дэжт гэдэг юм шиг. Тэр нэг манай үеэл ахтаа сууж исэн эмэгтэй цэрэн дэжтдэг. Айгуу сайн. Тэгэхээр бас эргээл бас нэг арга зар хэмжээ авч лээсэн байгаа байхгүй. Тэгэл бидний нэг ургийн бичиг энэ ч юм уу. Байхгүй болоо байсан ч одоо тэр говьлог ихтэй юм шүү тий. Яг ургийн бичиг бол яг бичиж чадсан хүмүүс байдаг. Яг үнээр нь хатгалсан хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ тэр нэг ургийн бичгүүд ч гаргаж ирээл ургийн бичиг хүмүүсийн авдран дээр яг тахил дээр шүтэн дээр одоо зална шүү дээ. Тэр чинь шууд авааш тач тавж уншаалтай өө чимөө станараа энэ станараа тийм одоо ноёны тэр хамгийн удан байна. Одоо юу гэнэ сайн ноён намнаас өрнгийн бүр садгүй энэ гэдэг юм уу те одоо скол засагт хааны дадаа ямар юмсэн скол ямар богдыг ванчин богдыг одоо ямар богдыг ч ингээл тэр чинь станараа бүр хавчаад бүр ингээл бүтгээл эсэргүү тэгээс үлдээ тийм биш штэ үннээ хамгаалаад тэмцэнгүүд нь эсэргүүцгчнэр болгоод тэгээ эсэргүүний үр сад гээд ногоо малгайтангууд нэртэй нөтөж нэгсэн. Яа эн чинь шугуунд байсан шүү. Тэгээд энийг бас өнөөдөр түүхээсээ ингээл холдоол түүхээ говьлаад одоо тэр говьсон түүхэнд итгээд явж байгаа шулуун дай өнөөдөр хичээлж байгаа. Тэгэхээр ямар тач байсан ардчлалаар хоёр үнцэнтэй олчихж байгаа байхгүй. Сайн ма хоёр одоо бүртээ олчихж байгаа байхгүй. Ардчил гэдэг зүйл Тэнгэрийн санаанд орох Монгол дэлгэрчээж гэдэг одоо социализм систем коммунизм систем дэглэн гэдэг зүйл одоо нурж унсан гэж хэлэх юм уу одоо амар задарсан тий задар тэр перестройка гэж болсны хүчинд нэг ямар ч байсан юу яасан шүү. Өнөөдөр тэнгэр чи ядаж л Чингис хааны нэг хэдэн зуун жилийн ойлээ дэлгэн болдог болсон шүү дээ. Тийм амар цаа. 92 гэсэн. Тэгж болоо тэгжээж сая Чингис гэж чөлөөтэй хэлж чаддаг болсноос хэлдэггүй байсан ш. Яг үнтэй би тэр нөө өөрөө тэр сэхэдний төрөлт гэдэг зүйлийг нь сүүдэрт миний аав өгсөн хүний үед би түүнийг мэдээд яриад байгаа. Ямар хэцүү. Өчигдөр одоо ингээд зүгээр байж гад манай аав чинь одоо хотод ажиллаж байгаа. Ямд ажиллаж байгаа. Тэгээд ямнасаа аймаг үлээ ямар хариуцлагатай нарийн бишгийн дараа тийм дарга болоод дандаа төрөөр явж байгаа. Тэгэл нэлээд сайхан дэвшиж мишэл тэгж явж байгаа. Нэг өдөр бид нар цөлөгдсөн шүү дээ. Сайхан дулаан гэдэг сургууль цөлөгдсөн шүү дээ. Би сургууль орох гэсэн байхгүй. Шүт аваа явчихдаг. Өтөс цагаал тийшээ томилдог бол ардын намын одоо намын тооноос ч томилдог үйл бичиж байгаа байхгүй. Шалтгаан нь одон алгуулсаас. Энэ нөгөө юуны тал
Сүхбаатар засгийн газрын урдлын нэг линий талбай дээр одоо тэр үед чинь талбай дээр юу яасан бэ? Сүхбаатарын талбай дээр Оттой аялал гэдэг аймаг одон барьж алхдаг. Тэгвэл манай аймаг гэх юм. Яг манай аймгийн төлөө зэрэг одон бариад алхсан 50 м тэгэхэд нь одон алхсан гэж. Алга болох үндэсгүй шүү дээ. Баг авчиж байгаа байхгүй тийм. Яа хариуцлага алдсан. Бүр авир би тэгээ ганц тийм эсвэл. Тэгсэн хариу шалтгаал болж байгаа юм шиг байна. Тэгээд дээрэс нь өндөр сэхэд нь оюунтай тийм мөсөг их л хавчижсэн юм шиг байна. Айдас бас оруулаад үнний дуу хоолой болох тэгээд гэж үзсэн. Яг аав маань юу тусдгийг би бол мэдэхгүй шүү дээ. Зүгээр би бол ямар ч үсэн хөдөө тэгээд сум руу очиж сумын цэцэрлэгт орж ирсэн баг. Сумын даргуулаад тэглэтэй явж. Тэгэхээр тэр чинь бас нэг би тэрний сүдрийг үтсэн хүн чаас л тэгж ярьж байгаа. Эсэргүүцээ эсвэл ингээд дуу хоолой бай гэхээр тэр нэг айдас одоо хүртэл нэг яваад идэв юм шиг санагдав. Шудрах хүмүүсийг тэгээд аяга матдаг матаач нар их байсан байгаа байхгүй яг одоо およそ6キロメートル先、右方向です。нэг Дорнгой аймагт байхдаа урдлын 3 аймаг хөлийн бүсийн хилдэгт байхад явсан тэгэхэд нөгөө манай нэлээд зөрүүдэс гэсэн тэгээд нөгөө түүх өөрөө бас үнцэн мэрэгчлийн түүх байсан боллоо. Газар нутгийн энэ одоо энэ тэгтэг газрын зураг энэ бол манай нутгийн яг байна. Тэргээд ингээл аль бараг одоо аль болохоор л ингээл өөрийнхөө газрыг авчихын төлөө тэр чинь хөлийн зураг тогтоож байгаа шүү дээ. Тусгай улсын Монгол улсын төлөөл тэр комиссийн дарга байсан байхгүй манай. Тэгээд ингээд одоо энэ Дорногой аймгийн Сүхбаатар Дорногой гэдэг ингээд өмнөгөө орж ирсэн тэр газрын бүсийг тогтоолцсон. Тэгээд ингээд мэдээ заримдаа ингээд яг ийм ингээд нөгөө төр чинь ингээд одоо ингэж байгаа байхгүй. За энэ одоо нэг яг энэ одоо хөлийн зураг энэ дээр байна гэдэг нэг одоо том чулууч мацраал тавьж байгаа. За гэж гарч байгаа нөгөө ингээд тэмдэглээ зураг тэмдэглэж байгаа. Даагуур нөгөө чулууг наашаа түлхчээдэг байсан гэж байгаа шүү дээ. Хөлөөрөө түлхчээдэг байсан. Тэд нар нэг сөм газар авах гэж хичээжсэн. Тэгээд тэнгууд нөгөө тийм биш гэдэг 2 жишээ хаас уучдаг гэж байгаа. 2 жишээ хараас уучдаг. Тэгээд Улаанбаатар руу мэдээлэл явуулна. За энэ нэг ийм түүхээр энэ манай газар нутаг гэсэн чинь эдгээр ингэж ингээ маргаад байна. За одоо төвөөс хариу хүлээж байна. Тэгт нь яасан гэсэн чинь Монголын талын төлөөлөгч нар заяа. Тухайны махтай хоол гэсэн. Ингээд нэг би одоо намайг би жоохон бис болоо аав тэр түүхэд ирэх. Би зөв хүн ярьж байхад нь ол сонсож байгаа шүү дээ. Саваагүй гэдэг утгаараа гүйж сонсож байгаа шүү дээ. Хаалга малганы араас нь тэр сонсож байгаа. Тэгэнгүүт ингээд шүлэн ингээд тэгнээс саран тостой болоод гэсэн. Одоо ингээд нэг хоолыг идж байгаа нэг царцгаараа ингээд нэг саран хэлбэрийн тостой. Тэг ямар сони яагаад юм саран хэлбэрийн тостой болоод ингээд тэгээд дунд нь бас яг юм мэддэг үз байж байгаа. Энэ ухааны бахах шиг байдаг ингээд ярьж исэн юм шиг байлээ. Монгол улсын засгийн газрын төлөөлөгч нарт ч дээ. Цаанаас нь тийм хятадын хоолнд одоо хятад тоогчтой эсмэг хятадуудаа хамтарч хоолыг иддэг байсан юм тийм л биш болоо баанцсан. Тэгээд нэг өдөр хоолоо идэх гэдэг цанд орох гэж хоолоо идэх гэсэн. Ингээд битүүмчилсэн биш гэсэн баанцсан. Яасан гэсэн чинь ухааны пар хоол гэж гэсэн. Тэгээд дээш би миний сонссон хэмжээ тэр нь тэгээд тэд нар яаж тэрийг дээшээ илрүүлж хэлж мэдэгдэж тэр нь яаж хүлээж зөвшөөрөж яаж хятад тэрийг барьсан юм байгаа тийм ээ. Тэгэхээр тэр зохион байгуулалтаар хоолны тухайны баг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Юу гэж л одоо тийм том одоо тэр хоёр талын улсын хил хязгаарыг тогтоож байгаа бүсийн ажилтнуудад тийм тусгай ажилтнуудад одоо төлөөлөгч нарт тухайн юмхаар хоол хийж өгдөг тийм тоогооч тийм том толгойтой тоогооч гэж байхгүй ч гэдэг. Тийм санаатай байж байгаа. Тэгэл тэр нь нэг баригдаж барьгаад илэрнгүүт удаа тэгэл сан тухайн юмхаар хоол хийчихсэн юм байна. Тиймэрхүү байдлаар ингээд шулуун дайн чи яваал байсан. Явсаар ирсэн байхгүй. Мэдээж анзаарахгүй л юу нэл дайн бол өргөлж цаг мөчгөл байгаа юм байна л байгаа шүү. Өдөрч байгаа. Өдөр түүхийн өмнөд дотоолох гэж хичээх тусам түүхийг говьлох гэсэн хүмүүс өв соёлыг одоо ингээл өв соёлоо дэлгэрүүлэхдээ хичээх тусам өв соёл руу халдж байгаа үтгэж байгаа хүмүүс байж л шүү дээ. Энэ болгоомж нөгөө айхтар тэр шулуун дайн гэж хор уршгал яваад шүү дээ. Үргэлжилж байгаагийн хэлбэр яваад шүү дээ.
тийм аюултай байсан. Тэгээд Шулуун ангид тэрийг түүхгүй болгохыг соёлгүй болгохыг бахархалгүй болгохыг хин ч биш болох юм тийм. Төргүй болгохыг хүсээд байна шүү дээ. Тэгээд магадгүй өнөөдөр ингээд төрийн нэг төрлөө гаач харах юм. Төрд гарсан хүмүүст нь ч гэсэн тэгээд нөгөө урагч нар гэдэг юм. Орноос урагч нар үнс санаасаа урагч нар түүхээс урагч нар тийм одоо төрөөс урагч нар гэдэг хэрэг байна. Тэрний саны дайнуулын хорвшиг явууллаа. Тэгээд төрд гарлаа гингүүд ялган дайм бас үжлээд орчиж байгаа ш. Дээрээс нь шулуун дээр нь юм ялган нь орчиж байгаа ш. Шулуун дээр нь юу их нөгөө гадны нөгөө түүх соёл гадны үндэсний үнцэг хөл. Гадны одоо юу гэдэг янз янзын соёлын бичгээр тэр бүгд чинь үргэлжлээд нөгөө шулуун дайны хүртэл явж байгаа. Дээрээс нь ялган орж байгаа. Цайлын давталгаа бодлоо. Тийм аюултай нь орж байл. Хэл хэмжээ нь орж байл. Албан тушаад их хөтөлбөрийн амлалт орж байл. Үргэл барьцсан орж байл. Ингээд ялгуутай нь бичлээд явж байл. Тэгээд дээрэс нь багтаал гэдэг ялгуутай шүү дээ. Энийг магтах тусам тэр хүн сохорно гэдэг тийм зарчим байна. Тийм учраас магтаал дуртай байж байна. Дуртай хүмүүс ч тэгэл магтаал хөөрөөд яв. Ялангуяа цаасан магтаал сайн эсвэл тэр зарчим чинь ялгуутай. Сайн хоолой хүмүүс үгүй одоо юу гэдэг 6 цэнгэл хөөцөлдүүлээ дишээ авч аваад амраагаад цэнгүүлээд ялуунтай. Тэгээд дээрэс нь дишээ 6 цэнгэж байгаа та хүнсэнд нь хорог байдаг халуунтай. Тэгээ авч явах та өөрсдийнхөө соёлоор өөрсдийнхөө бүтээсэн одоо бүтээл гэдэг юм уу гавьяад нэг сайхан магтаад Монголын голох тэр тухайн ус үндэсний юм нэрээ мундаг юм а нэрээс тач гоё юм а гэх ингээд одоо яг бэлчээрийн болж байгаа ферм байлаач өдр гарч байгаа юм шүү дээ. Бэлчээр өстө муу юм байна. Мал фермийн малаач юм сайн юм байна гэл. Шулуундаа нэг талаасаа бас газар мөдгийг булааж авах гарах шүү дээ. Эцэнгүүжүүд харах тийм. Эсвэл хүн мал тэр газар шорон дээр гიშгэж тахалж ээж одоо нэг мал эцэг ус ургадаг, адуу эцэг ус ургадаг гэдэг зарчмыг өгөөлгөж байгаа юм шүү дээ. Гарцсан сүү их гарддаг юм байна гэж ферм аж хөө гарцсан. Одгоо тэр нүүдч олон мянган жилээр нүүжрээд алхаж гიშгэж хараач ингэж өөрийнхөө хоолносыг орж сорчилж гэдэг юм уу шилж идчихсэн тэрнийхээ хүчинд малын өөрхөн зөнгөөрөө малынхан мал гэдэг юмд өөрийнхөө ухамсараараа өөрийнхөө өөрөдмийг эрүүл төрүүлэх өөрийнхөө одоо эрүүл сарвал байлгах тэр зөм гэдэг зүйлээр бусдхан дарж шүү дээ. Яснын л хэддэг болчих юм. Өөр арга баг. Тэр Европын хөгжилтэй хөдөлгөөнгөө зогсоол гэх тийм. Тархал хөдөлгөөнгөө зогсоол. Мэдээд байгаа хэлтэй. Бэлчээрийн байлаач юм бол хамгийн сайн. Жаргалтай малын бах хамгийн сайн бүтцтэй байдаг юм. Багтсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг нэг тэгж ярьцтэй тэр үнэштэй ингэ бойнд ингээд малыг олноор нуцарч аваад байлсан. Малын хэдэл тэгээ бас тэдний сайн хөхтэй. Нэг төрлийн хор ялгарч байна гэд. Одоо нэг айхлаар хүн яг айж орилж эсрэг үзэж харалж байхад хүний маш их тийм шүүмжлэн булчирхаанууд хүчтэй нэг талхан таавруудыг гэдэг юм уу? Материйн хром гэдэг тийм. Хүчтэй нөгөө юугаа кортизол, адренал хром. Олон нэг лавлд сүүн биш дааврууд ялгуулж байгаа тийм үү? Шинтэй зэжилтэй биш. Тийм хориг даавруудаа ялгуулж байгаа шүү дээ. Айдсын даавруудаа жишээлбэл эсвэл эсрэг хүслийг гэдэг эсвэл цовлон гинтэй бэлтгэлийн дааврууд хэлүүх ялгуулж байгаа шүү дээ. Тэр махыг хүн идэхэд буцаад нөгөөдөл чинь айдс ихтэй. Өвчтийн өөр дамжуулж байгаа мэдээлэл энерги одоо нэг сар 70 хүнсийн тараам гэж яриад. Тэр малаар ирсэн 70 хүнсийн тараам жишээлбэл яах юм? Жишээлбэл малын махаар зовлогоор нэрсэн. Тэгэхээр их л том юу юм бэ л дээ. Олон талаас их олон өнцгөр хараа. Сэрнэ засна гэдэг өчтөрийн ургийн гэж заслах гэдэг чинь зүг юм байна. Энэ олон өрхүүдийг одоо хэдийн өрх гэйг нь засах үү? Нэг нэгээр засаад. Тэгэхээр ург
Удмаар нь засаад л та шургаар нь засна гэдэг л хамгийн зөв байна. Би нэг удаа нэг юуны цэцэл хийх гэж оролддог байхгүй. Домгийн цэцэл хийх гэж оролддог байхгүй. Би тэгэд гуруулаа нэлээ. Домгийн донгийн уу? Эн донгийн. Зөв. Яг тэр тохиолдолд хар тамхины бүнэ өвсний донгийн юу хийх гэж оролдож байсан. Тэгсэн чинь мэдээж одоо яг энэ цагт яг ингээд одоо ингээд нийтийн үзлэг тамруулаад албан хүчээр ингээд одоо нэг нэмжлэг хяналтанд ингээд хумруулаад тэгэл ингээд эндээс ингээд вакцинжуулаад гэдэг юм одоо төрсөн хүүхдүүд ингээд вакцинжуулж байгаа одоо болж байгаа тийм үү. А гэтэл нас би төрсөн хүмүүс ингээд за нас нэг дээрээ үзүүлэхлээр ингээд үзүүлдэгнээ хийчих гэдэг юм ингээд тийм байна да тооромтод. Ямар ч гэсэн тэгэхээр тэрэн шиг ямар ингээд толгой дараалал хар тамиг татчих юм хаа байна гэл тэг. Ирээдүйд одоо жилийн дараа хэн татах гэж байна гэдэг юм уу тий. Ингээл хөөгөөл явна гэж байгаа сонин штэ. Тэгсэн чинь харин удмаар нь засдаг юм билээ. Тэрийг тийм л билээ. Тэр болон хацаасан шууд удмаар нь гэж нэг гүйцэтгэл юм билээ. Удмын цусаар нь дамжуулаад ихэнхлийн цусаар нь дамжуулж нэлээд дээрээс ч засангууд нэг тухайн удмаас ингээд салбарлаад хідэн хүүхдүүд байгаа тийм үү. Хідэн хүүхдүүдээс нь хідэн шиг харт юм татчихаа. Тэгэж дээд ингээд удам руу очиж засдаг юм билээ. Тэгээд дээр нь тэнд хэн нэгэн хүн харт тамхины одоо юу гэдэг донд автчихсэн бол тэр нэг генээр дамжаад тэдний үр удам харт тамхиныг одоо тийм донд амархан тэр донгийн донгууд амархан баригдах гэдэг юм автах сул тийм талтай юм байна. Тэгээд автсан ч гэсэн нэг одоо ганц их солсон ч гэсэн ингээд хэрэггүй зүйлгээд ингээд хэрэггүй гэдгийг таньсан дархлаа гэдэг зүйл байхгүй. Дон гэдэг зүйлд нь автчихсан учраас яг нөгөөдгөө сэтрээд дуртай болоод ирдэг. Бүр тонтоод ирдэг. Тийм юм билээд. Тэгэхээр нэг нэгээр ингээд толгой дараалж цэвэрлэх заах уу 1-2 доо болж гин тийм үү оргуугаас охинтой гэдэг. Гэхдээ яг тэгээд цас юуныхан болдог хүчтэнгүүд бол тэгж цастай юм билээ. Тэгээд дээрэс нь ингээд би бас нэг саяхан нэг тийм юуны хитэн мөнгөн бөөнцөл дээр үлээ явж байгаад манайд чинь ихтэй хүн байсан шүү дээ 20 настай залуу. Тэгээд ингээд хорууд цуснаас генээс нэг хорууд ингээд тайлал ингээд явж байсан. Тэгсэн жил австрал залуу. Үгүй Монголд. Тэгсэн жил яг тэрд нас чонгод би ингээд миний хорны хор нугсдаг булчирхай ажиллаж эхэлж байгаа байхгүй. Шүрлийн булчирхай. Сэрэг булчирхай ажиллаад оргоол загс гэл эхлэхгүй. Тэнгүүт яг хэний хажууд очихоор тэгээд хордын болохоор зүгээр. Хажууд очихоор тэгээд нөөтр рүү анхаарчаад ингээд харсан чинь нөө шууд нөө хартам тийм ороод ирж хартам гэсэн шууд бодол орж иж байгаа хартам надад хартам. Тэгээ би чи одоо хартам татчихсан маа шин чигээл. Чамаас хартамтай хорно ингээд яагаад штэ. Гараа ялгаад штэ чи. Тийм ээ багшаа. Би нэг жил татаад тэгээ болсон. Удаан юм биш те тэгэхээр нэг жил татаад болсон. Гэж байгаа байхгүй болоод бас нэлээ удаж байгаа. Тэгэхэд бэж л байгаа. Жил гэдэг чи одоо асар их бие сэнсэг бол тэгээ жил ингээд өдөр шүгэл татаагүй байх л да бодвол тэгээд татчихсан ингээл тэгж хэлээ. Тэгээд гарч чадсан өөрөө гараад чадсан байгааг бодоход гараад бас хэдэн жил болсон байгааг бодоход сайн л бүр гүн орсон хэсгийг мэдгүй. Тэгтээ нөө бас нэг талаасаа нөө удам нь бас гайг болоод гэсэн. Ямар ч юм тэгээ болцсон. Тэр хүн ингээд тэгж удамшдаг юм байлээ шүү. Тэгэхээр бас заслыг тэгж далаацтай хийж байх ёстой. Одоо ургийн засал бол маш далаацтай. Одоо тэгт яг үндэл тийм бидтэй ингээл ихтэн нөхөр саллаа. Гэл ингээл нэг айлаар нь заслыг гээл нухаад байдаг цаана нэг ургууд нь хоорондоо дайсан байсан. Эсвэл ураг дотор нэг хагарал үүссэн байдаг. Эсвэл ураг нь хоорондоо эдэж гэр болохгүй ч гэдэг юм тийм анх томртой байх нь зөнгөө сонсохгүй гэдэг юм уу. Сүнсээ сонсохгүй гэж заяагаа мэдэхгүй гэж бодчиход уучид бахан том удаан дээр дөрөвт гарсан болоо өвцөн шүү дээ. Хүүхдүүд нь хоорондоо дайсан. Зарим нь аавын тал, зарим нь ээжийн талын гэнийг аваад ирж одоо үгдийн сүнсийг ч юм уу тэгээд ирж байгаа шүү дээ. Сүнсийг хүүхдүүд нь хоорондоо дайсан шүү дээ. Өссөн үсээгөө дайсан шүү дээ. Ургийн мэдээлэл сэтэрж байгаа юм чаа.
ургуудын зөрчил донд нэг ген давгаалаад эхлэв. Ураг гэхээс хэдэн үеэс дэшиг эхлэх үү? Үгүй байхгүй шууд нөө анхны язгуураас эхэлнэ. Тэр анхны язгуураас эхэлсэн шүү дээ. Тийм 3 одоо бас гэсэн л та. Хүмүүсээс нь ойлгохгүй мэдгүй ч магадгүй. Тийм ураг байхгүй язгуур байхад бүдээд өргөө очиж байгаа юм. Иш хэрэгтэй байл үгүй л үү? Тийм шүү дээ тий. Үгүй тийм тий. Галт тэр гэж байна. Тиймэрхүү сая ямар гой боломжийг алдчихваа тий. Лонтой байж штэ. Чи тэр хүн би гайхал надад 4-500 сая төгрөг толгом байгаа гэсэн чи. Хоогүй юм шиг. За тиймэрхүү тэгэхээр нялуун шулуун халуундаа явагдаад bay шүү. Тэгээ яг тэрний эсрэг ингээд бас юу юм л да. Тэнгэрийн санаанд ор ингээд юм бас эрт талуураа ингээд нэгжээс эхлээд өрнөөд. Маш их хүмүүс ингээд зөв хоол яриад те. Зөв хоол яриад. Тэгснэ маш их хүмүүс нөгөө юу сая юу ярьжлаа. Сая агаар холтон гээл бас гаднаас нэг ирсэн залуу Монголд эрчмийн тухай яриад. Маш их хүмүүс нөгөө авраа яриад. Тэгээд би бас нэг гол юм ярих гэжсэн. За ямар ч гэсэн тэгэл эрг ингээд толрогоо маш их эргээл байна та тэгээд нөгөө одон хүнсэн зэвсгээр дамжсан байна уу халуун дайнараа ирсэн байна уу нөгөө ясанд шингэсэн ясны хор цуснд орсох цусны хорыг авах гээд гэдэг юм уу саарамжуулах гэж зогсоох гээд янз янзын тийм үнсдэнгүүд гарч ирэл тэ. Тодорхой хэмжээр одоо жишээлбэл ингэдэг штэ гам болж штэ их хэмжээгээр ингээл гам болоод нэг талаасаа гам болоход нөгөө нэг галан махуудын хүчийг тэр айс авч сэргээж байгаа. Манай чи Америк, Европ төрчтэй. Сэрэг эдийн засаг дараат нь тариал буурна гэл том халууны үзэгдлүүд болно гэл тийм. Нөгөө талаасаа нөгөө гэдэг үзээд байгаа шүү дээ. Тэгтэл цаанаа гам болохын цаа нөгөө талаасаа нөгөө хөрсөн дотор байгаа нэг амьд байгаа шүү дээ. Үсний амь, чулууны амь, шорооны амь гэдэг тийм нэг амь бэжж амнасаа нөгөө стемпт нь бий болоод байна шүү дээ. За яг амийг хүмүүс нэг стемпт ингээл бодчих тий өөрөө үрнэ. Бид нар одоо нэг үүдэлсийг аваад хадгалцдаг шиг тийм үндгэн эсээ аваад хадгалж байгаатай адилхан тэр лсэн шүү дээ. Одоо амиг гэдэг зүйлийг тэгээ ойлгож хүмүүс ойлгож. Тэгээд энэ хөрш шорооны гүнд ч ингээд байж тэрийг ингээд гам болж жишээлбэл хасар хүчтэй гам боллоо. Нөгөө амч нэг тийм батбөх болж эхэлж байгаа байхгүй. Галан эрчим зэрэгээд ихтэй нэг буцаад одоо нэг амьдрах чадварыг сэргэж байгаа гэж хэлэх юм уу? Гам болж байгаа газар нутгийн өвшөрөө ургалыг л яриад би. Тэгэнгүүт магадгүй наад одоо нэг галан хоолтон гэж яриад шүү дээ. Наран хоолтон гэдэг. Тий агарын хоолтон гэдэг. Агарын хоолтон дээрэс нэг галан хоолтон гэдэг л одоо зөвхөн нарны хэлчээр ингээд амьдэрч амьсгалаад. Тэр бас нэг талаасаа нөгөө саяхан ярьснаар тэгж гам болж хөрсөрөн дотор байгаа хорыг бас задлж байгаа шүү дээ. Бусдаа ичж байгаа шүү дээ юучгүй. Тийм. Бусдаа ичж байгаа нэг талтай ямар дэлгүүрүүд нь төмөр гаргалтай шүү дээ. Тийм биз дээ. Бас нэг тийм төмөр гаргадаг арга бодтой хүчтэй газар байна. Тэгвэл тэр одоо нэг гам говь цөлтөн ч гэдэг юм уу. Намаг шалбаагтай газар хэмжээний гам болоод бас нэг тийм хөрсөө цэвэрлдэг арга байна шүү дээ. Вирусуудыг устгадаг арга байна шүү дээ. Хоруудыг задлж чадаадаг арга байна шүү дээ. Одоо жишээлбэл тэр шиг магадгүй нэг энэ хүмүүс одоо тэр одоо галаар амьсгалаад байгаа галан одоо галан амьсгалт гэх юм нарны амьсгал нарны илжээр амьсгалаад амьдраад байгаа эрчмээр амьсгалаад байгаа хүмүүс бас нэг сая яг ярьснаар чөнгөн дотор байгаа нөгөө хорыг галын чадлаараа задлж байгаа гэж багтгүй тэр задлагдаг одоо аргыг түгэж байгаа ч гэж бидний энэ хайцлагдсан сэтгэхүй бас их задрах гэж их л үдэж байна тий. Нөгөө магадгүй идж байгаа хоол хүнсээр нөгөө чүмэн дотор байгаа олон хорууд гэдэг юм уу? Өөдлөс үзүрс дотор олон тийм хоруу чанарууд нь сэргээд байгаа байлгүй бид нар чинь идж байгаа хоол хүнсэнд хэмжээний хорууд байгаад байгаа юм чинь. Одоо тэгэл дэлгүүрээс авах юм бий биш үү? Үүдэл тэгэл сахар хитэн ч 25-аас дээш хүч. Сахар ласар их байна.
Ранкны ус орж байгаа ус чи ээдээ. Тий. Гол мөрний усаас 7 дорол ус явж байгаа шүү дээ. Тий шүү. Өсний багт буцчаад хордсон уснаас гарч иж байгаа ч юм уу жишээлбэл мэдэхгүй л яг. Тэр шиг нэг агаарч угаасаа хортой болчиход байгаа бас тодорхой хэмжээр хортой байгаа шүү дээ. Сууд газар тий. Бага хэмжээгээр үйл холбооны хортой тодорхой болчиход байгаа шүү дээ. За 100 гэсэн газар тариал хэрэгтэй л бас хичнээн хэмжээний хор цацж байгаа хурс руу мэдэхгүй л. Гэт ингээд хортон шавж явах. Тэгэхээр чи нөгөө нэг тэр бас нэг тэр эерэг тал нь тэр байж магадгүй. Нөгөө хүнсээр сэтрэлэхгүй. Тэгээд зөвхөн гадаар ингээд дарсаараа гадна гам болсон газар нэг өөрөө хөрсийг цэвэрлээд амин гэрчмүүдэд тогтоогоод гэдэг юм те. Гал дотроо нөгөө юугаа халуун элчин дотор ингэж өөрөөхөө хадгалдаг шин хөрөгчн дотор хийгээд нөгөө үрийг ингээ хадгалаад хөлдөө байлгаж байгаа хөлдөөгөр буцаж гаргаж ихэд одоо үр сулгаад нь штэ. Тэрнтэй ялгаагүй халуун гал дотроо байж гаргаж халуун элчин дотроо байж гаргаж ихэд бас ингээд үр суулгадаг тийм тогтолцоо байхыг үгүйс гарахгүй штэ мэдгүй юм те. Тэгэхээр тэр шиг тийм хад шулуу өвсрөмлийн тэр үнсүүд нь гэдэг юм эсвэл тийм байдаг гэж болно штэ. Тэгэхээр чин ямар ч байсан байгаль ямар ч байсан гам болгож тэрийг хийдэг бол миний бид нөгөө зөвхөн гам үсэс тэгж бас хийж байгаа гэж бодсохгүй байхгүй. Би бол тэгээд тэгж аюу өндөр магадлалтай л гэж бодож байна. Одоо тэгээд дэлхийд болж байгаа энэ дулаараа л одоо ган гачигч гэж хэлэх үү. Тодорхой хугацаанд үргэлжилж байгаа л буцаагаад дараагийн шилжлээс явах талах хэлт тий. Нэг одоо зөөр хүлээж аваад дэлхийд тэр ингээд болж байгаа байгалийн үзэл ялангуяа үер ган зод бүгд байгаль өргөө цэвэрлж гардаг шээ. Тэр өстө харин ч хүлээж аваа сайхан аштай байгаль өргөө цэвэрлж. тэгэл өөрсдөө нүдлэх юм шүү ер нь бол тий. Нэг талаасаа байгаль өргөө сайн цэвэрлж. Тэгээд цэвэрхэн болцсон орчин дээр нэгдүгээр бид нар амьдрал хоёрдугаар нөгөө энэ сойрон газрууд ч угаасаа нөгөө доороосоо юу штэ үгсэдгүүдээ гэмтэж гисэн. Асар гогшмалтай. Тийм цалгаан соромзон ирчмэл судал металлуудаа бүгдийг гэмтэж гисэн. Нэг талаасаа нөгөө талаасаа хэмжээний нөгөө байх ёсгүй бас нөгөө эд материалуудыг хүрсэн тасраа зооцсон. Мэдгүй энэ бас тийм батгүй байх гэдэг шүү ах шиг. Одоо нэг байглаасаа бүтсэн уулс шиг л биш байгаа байх. Хавцал шиг л биш байгаа байх юм байна. Энэ байшин хоцорон газруудын доод сөрөд би нэг солоорын таваас ч юм уу дэше газар хөдөл болоход төсөөд болно шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр нөө өмнөх түүхүүдийг харъя л да. Тэгэл мөрийн түүх одоо Атлантуудын түүх гэл ингээд байж штэ. Тэр нүсэр том объектууд биш одоо далай яруудч байна. За энэ тэнд байж байгаа ингээд том нүсэр байгууламж чи дээр Египтчүүд гэхэд ямар том нүсэр байгууламжууд вэ? Тэр байгууламжууд ингээд сүнцэн мөхцөн гээд ингээд музей үзүүр болцсон болж байж штэ юм чинь. Тэгэхээр одоо энэ цагт ингээд байгуулаад байгаа энэ шилэн мэлийн одоо янз янзын эсгүүл хөөсөн тий одоо үзэр болохоор балус тийм үзэр болохоос өмнө ороод унж штэ. Тэд чинь тийм агуу юм бүтээчээ тэд нар ингээд байгалийн гамшигт гэдэг юм тэнгэрийн цахилгаан шиг юм тэгээд газар хөдлөлтөнд эсвэл дайны хөлд эсвэл одоо тийм үер усанд ингээд автаа сүрчээд байгаад байгаа юм чинь. Тэр байгалийн өөрийнх нь эрдэс баялаг юу гэдэг байгалийнх нь материалаар хийсэн болохоор агаарын солилцоод сайн. Энэ их өөр юм шиг байна. Ирчмээс солилцооч. Үнэндээ өөрөө ая тархыг харж ингээд бүгд гэдэг юм. Бэлгийн ертөнцөө гэж тансаглалт орохоор ингээд байгаа болохоор тэгэл юм болох л байл. Тэр түүхийг хараад тэр агуу иргэншлүүдийн түүхийг ингээд түүхийг агуу иргэншлүүдийн соёл иргэншлүүдийг үгүй болгож чадсан дэлхий өөрөө тэргүй нэсээ салхал байгаа л. Тэгэхээр нөгөө нүүдлийн соёл иргэншлэг орох. Нүүдлийн соёл иргэншлэг гэж хэлээ манай хүмүүс их чинь нүгэ явна гэж боддог тийм малч болоод тавгаш малаад ингээд нүүн гэдгийг нэг 13 дугаар зуур ойлгоцсон тийм нүүдлийн соёл гэдээ ойлгоцсон. Тэгээ 13 дугаар зуур малаа л тэгэл нэг чингисаа малаа л гэсэн. Эдээ хаттлаа бас ингээд сагаас нүг хамтаагаад нүгэдсэн юм шиг тийм өөрсдөө жижигхэн сэтгэлгээр ойлгосон.
тэр үе эдлэл хэрэглэл соёл хэрэгжил бүр асар өндөр түвшинд бид нар одоо бүр арай доод түвшинд явж байгаа билээ шүү дээ. Тэгэхээр тэр наад чинь бас шулуунтай. Бид нар тэгж итгүүлсэн. Сүнс байхгүй гэж итгүүлсэн шулуунтай. Хүн нэг амьдрал гэж итгүүлсэн шулуунтай. Тэгээд дээрэс нь энэ цагийн бид хамгийн ухаантай байгаа гэж итгүүлсэн шулуунтай. およそ4 km 先、右方向です。 Дэлхийн эзэн гэдэг нь бас хүн бид дэлхийн эзэн шүү. Хүн бид дэлхий дээр нэг л амьдарч шүү. Нэг л амьдарч байгаа юм шиг та. Хүн шиг сайхан. Хүн шиг амьдрал яаж амьдрахаач мэдэхгүй байжээж хүн шиг сайхан амьдрал. Ингээд хүн шиг амьдарч ингээд хамаг бүтээд гэдэг юм шиг шүү надад ч юм. За нэг тийм юмнууд байна. Тэгээд яг гоо энэ нөгөө нэг юу юм л ба. Нөгөө суусан тэснээс явсан тэнэг гэдэг үг яг үнэн хэрэгтэй л гэдгийг ойлгоод жаахан явсандаа л баярлаад байна шүү дээ тийм ээ. Яваад явж байгааг бол бас скул ганцдаг орнууд ингээд ялангуяа Египтэд очиаг бол тэрхтийн энэ төгжээг бол бас л хэцүү юм байл шүү дээ. Нөгөө тэнд очичоод хүүе нөгөө одоо л хүн төрөлхтөн энэ цаг тухаантай бичиг үсгтэй соёлтой байгаад байна гэдээсэн чи юу вэ те тэр одоо нөгөө 5,000 жилийн өмнө 3,000 жилийн өмнө 2500 жилийн өмнө грек ус чи юу бичгтэй байсан бай, соёлтой байсан бай, бүр ийм асар баян түүхтэй байсан бай. Бүр энэ бүгдийг ингээд уралж бүтээж чаддаг тийм уран дархан. Тэгээд дээрэс нь одоо оюуны өндөр чанартай инженерингийн тэр маш хүчрхэг тийм байх гэдэг. Тэгэхэд чи одоо өөдөөс ингээд юм ялаар өөдөөс тэрийг оч үзээгүй хүмүүсийн ярьж байгаа зүйл бид нар одоо бас нэг арай нэг амаа хамхдаг болчих тийм талын юм ярьж чадахгүй болчиход шүү дээ. Тэгэхээр явсны хэрэгэл гарсан тийм. Египтэнд өрсөж байгаа мэдвэл бичиг соёлын үлгий чинь Египт юм биш үү гэдгийг бол үнэхээр энэ тэр бүдэн зөвшөөрсөн шүү дээ. Яг гоо ингээ интернетээс хайгаад юм үзэх нэг өөр юм билээ те. Өдөрөө очиж харах чинь нэг өөр юм байлээ шүү дээ. Тэр шиг нэрэ шулуун ялуунда их байна уу? Одоо бид нар яах вэ? Арт амхын хүмүүс ихэр оруулж байна те. Ялуунда тэгэхээр яг үндэ ялуунда шүү дээ. Сэр зэхэж жаргаж जैन та гоё байгаа үстэй гэл те. Юу ч бодохгүй зовлонгүй энэ ертөнцийн чинь зовлон байхгүй энэ хүний амьдрал чинь байлаа. Өстой нэрэ там байхгүй гэл ингээл итгүүлчээл тэгэл нөө жаргал гэдэг бол ингээл зүгээр ингээл идэл угаал ингээл хин нэгнийг зараал гэдэг юм ингээл юу ч хийхгүй гэдэг энэ бол жаргал юм а гэж ойлгуулчихгод нөгөөдөл чинь жаргаад байна шүү дээ. Тэгээ энэ жаргал байгаас гэхээр нэрэ жаргал байна. Тэгэхээр энэ чинь шулуун байна шүү дээ бас л. бүх юм бэлэн болоод юм байна тий. За тэгэд өнөөдрийн подкаст дээр маш сонирхолтой геополитик улс төр дэлхийн тахны асуудлын талаар Эсвэл магштай хүрэлтлөө. Тэгээд бас тодорхойлол комент хэсэгт бичээрэй.